чимбэ хоёул уулзаж байсан сарвчин борошин золон тусаж харагдан бид народ өнгөрсөн тэрнийг дурсан чи дараад ирэхэд би үнийг татсан чи тэр арай үлдээсэн миний үнсэл энэ боротынд намайг үлдээх шиг хамт нормор байна уу чи яг одоо чи нормор байна уу би сая бодлоо чи санаж байна уу тэр анхны болцоонд орж байсан борог ажимшаган усан орох борочи ажих тусан намайг тойрон орох шиг алсуур намайг өртөө татах борочи арилах шахсан дулсан жодын орлох шиг сайхан чансан кофе хажуу талуунаараа сайхан зүйлийг бодсон яг нь мөч цагийг зогсон сайхан чиний тухай бодно хамт нормор байна уу чи яг одоо чи нормор байна уу би сая бодлоо чи санаж байна уу тэр анхны болцоонд орчсон бороо. За ингээд сая та бүхэн Идэрбат манай хишиг жаргал хоёрын маань тоглосон дуулсан After Rain хэмээх сонслоо. Тэгээд та бүхэн өнөөдөр энэ хоёрын дуулснаар After Rain-ыг зааж өгөө. Маш олон хүмүүс зааж өгч ирсэн. Тэгээд яг нэг тодруулж хэлэх юм хишиг жаргал маань өөрөө тоглохдоо хоёрдугаар лаадан дээр Capo-то тоглож байгаа. Би заахтаа болохоор Capo-гүйгээр зааж өгнө. Яг Capo-гүйгээр зааж өгч ирэхээр Capo хэрэглэдэггүй Capo байхгүй хүмүүс хүмүүс ингээд яг Capo-то заачих бас тоглож сурахад аюу хэцүү байна. Тэгээд шууд Capo-гүйгээр заагаад өгч болох уу гэсэн аюу их олон хүсэлтүүд ирсэн. Тийм учраас та бүхэнд Capo байхгүйгээр зааж өгөх болно. Тэгэхээр Capo-д ч тоглож болно, Capo-г ч тоглож болно л гэсэн үг. За ингээд Идэрбат хишиг жаргал After Rain чи нормоор байна уу? Нормоор байна уу? Тэр нормоор байна уу гэдэг харцыг санаарай. За Идрэ хишгийн хоёрын дууснаар та бүхэнд зааж өгч. За тэгээ бидэнд ихтэй ямар аккордууд хэрэг болох вэ гэхлээр аккордуудаа сураа. За бидэнд хамгийн ихэнд хэрэг болох аккорд до diz minor 7 гэсэн аккорд. За 1 2 3 4-р ладыг бүтэн дараад 2-р хуур болох 2-р утасны 5-р ладан дээр байрлана. За ядан хуур болоход 4-р утасны 6-р ладан дээр байрлана. За ийм bar chord 4-р ладыг бүтэн дарлаа. 2-р хуур 2-р утасны 5-р лад. За ядан хуур болоход 4-р утасны 6-р ладан дээр. Do diz minor аккорд. За дараагийн аккорд болохоор fa diz dominant 7 гэсэн аккорд. За ийм аккорд. Яг энэ хэлбэрээр ингэж нэг лад нэг хоёр лад унаснаа нэг уцаад дэвшлүүлж баг болно. Do diz minor нэг лад унуулаа, дахиад нэг лад унуулаа, нэг хуруу дэвшиг. Ийм. За ерөнхийдөө хоёрдугаар ладыг бүтэн дарлаа. 3-р утасны 3-р ладан дээр, 5-р утасны 4-р ладан дээр. Fa diz minor 7 гэсэн аккорд. За дараа нь C major 7 гэсэн аккорд. Fa diz minor 7-тэй барьсан байгаа. Энэ хурууга нэг уцаад дуушлуулчихна. Одоо энэ чи 5-р 9 хурууга нэг уцаад дуушлаад 4 болгоод чигчээ хурууга 2-р утасны 4-р ладан дээр тавьчихна. Ийм байсныг нэг утас доошоо нэг энэ хурууга ийшээ. C major 7 буюу B major 7 гэсэн аккорд л доо. Do major-ын 9-7 гэсэн аккорд. За ийм аккорд. 2-р ладыг бүтэн дарлаа. 4-р утасны 4-р лад, 3-р утасны 3-р лад, 2-р утасны 4-р лад. За дараагийн аккорд Sol diz minor 7 гэсэн аккорд. Нэг хэцүү аккорд биш. Энэ 3 хуруугаараа чигчээ ядан дунд хуруу буюу 4 3 2-р хуруугаараа 2-р утасны 4, 3-р утасны 4, 4-р утасны 4 дээр тавиад за 1-р хуруу буюу 7-р хуруугаа 6-р утасны 4 дээр тавьчих. За ийм. За ерөнхийдөө 4-р ладыг бүтэнгээ ингээд дарсан ч болно дөө баг. Бүх ладаа ингээд дарсан ч болно. Гэтэ ерөнхийдөө яг зөв техник барилт нь болохоор ерөнхийдөө энэ л те. Барих нь болохоор энэ. За ийм 4 аккордод хэрэг болно. За эхлээд аккордуудаа бүгдээр дуурайгаад үзье. Do diz minor 7. За fa diz dominant. За C major 7. Тэгээд Sol diz minor 7.
Ерөөсөө юм амархан. 4 аккорд л ижлээс тоглож байна. За баруун гар манай суулж ин хэрүүхэд утаснуудаа нэг татаа явчихна. За эхлээд доод эз минор 5 4 3 2 slap эрхий ургаар ишээ зогчно. Чак гэж дурдвал чак гэж нэрлэдэг. Тэг ерөнхийдөө ингэж хаалттай slap хийж юм л да. За дараа нь fa diez dominant 7 6-аас 6 4 3 2 чак. За дараа нь C major 7 5 4 3 2 чак. За дараа нь sol diez minor 7 6 4 3 2 чак. За нийлүүлээд тоглож үзвэл юм. За дундуур хичгээ маань бас жоохон өөр тоглож байгаа. За энэ яаж тоглож юм гэхээр 4 3 2 1 чак цохлоо. Тэгээд одоо маар гэж нэрлэж байгаа. Боди дээр цохоод буцаа чак. Маар чак 4 3 2 4 5 4 3 2 чак. Body check тэгээ буцаа check. Тэгээд аккорд солиглоо 6 4 3 2 check. Body tap тэгээ буцаа check. 5 4 3 2 check. Body tap буцаа check. Тэгээд доод sol diez minor 6 4 3 2 check. Body tap буцаа check. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байдаг 400 удаа өгдөө subscribe гэсэн төвшгөр үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхон дээр дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн дүүжин төвчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад түнс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн төвчнүүдээр дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.